Алдарт зөнч Нострадамусын 2025 оны тухай эвгүй зөвгөнлүүд. 16 дугаар зууны Францын алдарт одон оронч, зурхайч, далдыг харагч, үзмэрч Мишель Нострадамусын нууцлаг таамаглал, онцгой мэт зөвгөнлүүд нь олон зууны турш хүмүүсийн сонирхлыг татсаар иржээ. Тэр дөрвөн мөртөөр далд утгатайгаар түүхэн үйл явдлыг зөвгнөн бичдэг байсан тул түүний зөвгөнлүүдийн заримыг тайлж унших нь тийм ч амар биш. Францын 2 дугаар Генри хааны үхэл, Адольф Гитлерийн хүчирхэгжилт, Жон Кеннедигийн аллах, 9 дугаар сарын 11-ний халдлага, ковид цар тахал зэрэг дэлхийн томоохон үйл явдлуудыг урьдчилан таамаглаж чадсан алдарт зүүн бэлэгч Нострадамус 3797 он хүртэлх ирээдүйн талаар тоо томшгүй олон таамаг дэвшүүлсэн байдаг. Ингээд түүний 2025 онд хүн төрлөختөнд тохиолдох томоохон үйл явдлуудыг хэрхэн зөвгөнснийг томилон хүргэе. Далайд загас буцалж усны эзэнт гүрэн хаанчлах болно. Нострадамусын зөвгнөлд ихэвчлэн байгалийн гамшигын тухай өгүүлдэг. Нострадамус 2025 онд хэдэн 10,000 хүнийг үхэлд хүргэх газар хөдлөлт, цунами, үер, ган гачиг, тахал өвчин гарахыг урьдчилан таамаглажээ. Нострадамусын хэлснээр дэлхийн геологийн тогтворгүй байдал, нарны идэвхжил, цагуурын өөрчлөлт зэрэг нь эдгээр гамшигт хүргэнэ. Загас далайд буцална гэж тэр бичээд дэлхийн дулаарл, уур амьсгалын өөрчлөлт зайлшгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Нострадамус мөн аимшигт үер далайн эргийн хотуудыг нурааж олон сая энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ. Далайн гүнээс нууцлаг удирдагч босч ирнэ. Үерийн ус дунд тэнгэрт хүрэх болно. Эзэнт гүрнүүд мөхөж далайн хаан тулсаас усны эзэнт гүрэн хэмээх шин давлгаа хаанчлах болно хэмээн өгүүлжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор туйлын мөсөн бүрхүүл хайлж, далайн түвшин нэмэгдэж үер болох магадлалтай. Гэхдээ тэрхүү нууцлаг удирдагч усны эзэнт гүрнээ байгуулна хэмээх таамаглал нь боломжгүй мэт санагдах боловч усны эзэнт гүрэн бий болохыг үүсгэх аргагүй. Магадгүй бидэнд аз таарч алдарт зүүнч маань орчин үеийн уран сайхны киноны хэсгийг мэлмидээ урьдчилан харсан байж болох юм. Дэлхийдээ асар том астероид мөргөлдөнө. Нострадамусын өөр нэг сонирхолтой таамаглал нь 2025 онд аврах том астероид дэлхийдээ мөргөлдөх юм уу? Аюултай хэмжээнд ойртох явдал гин. Түүний бичвэрт сансар окторгуугаас хувь заяаны илтгэгч нартай галт бөмбөлөг гарч ирнэ. Дэлхий гуйж байна. Шинжлэх ухаан ба хувь тавилан сансарт бүжинэ. Дэлхийн хувь заяа 2 дахь боломж хэмээн өгүүлжээ. Хүн төрлөختөнд дэлхийн байгалийн баялагийг тасралтгүй цөлмөж байгаа учраас энэ нь дэлхийн хувьд өөрийгөө цэвэрлэх 2 дахь боломж нь болж магадгүй юм. Гэхдээ Нострадамус 3797 он хүртэлх үйл явдлуудыг урьдчилан таамагласан байдаг тул бидэнд одоохондоо энэ аюул учрахгүй байх. Эрдэмтэд алдарт зөнчийн таамаглалыг магадгүй хүн төрлөختөнд заналхийлж болзошгүй гамшигын талаар сануулж байгаа ч дэлхийдээ ойролцоо олон астероид сансрын биет байдаг бөгөөд жил бүр хэдэн зуугаараа дэлхийн хажуугаар аюулгүй зөрөн өнгөрдөг болохыг тэмдэглэжээ. Орос Украины хоорондох тань дуусна. Нострадамусын өмнөх 2024 оны зөвгөнлөөр Тэв дамнсан томоохон хэмжээний дайн үргэлжлэхийг илтгэж байна. Олон хүн энэ зөвгөнлийг дэлхийн том гүрнүүдийг хамарсан дэлхийн 3 дугаар дайны сэрэмжлүүлэг гэж тайлбарлаж байсан юм. Гэсэн хэдий ч алдарт зөнчийн нууцлаг бичээст 2025 онд удаан үргэлжилсэн мөргөлдөөнүүдийн аль нэгийг эцэс болно гэж үзсэн нь 2022 онд эхэлсэн Орос-Украины дайнтай холбоотой байх магадлалтай. 2022 оны 2 дугаар сард Орос Украин руу давтлах үед зүүн Европ дахь хурцтмал байдал нэлээд ширүүлсэн. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн том энэ хямралын улмаас олон зуун мянган хүн амиа алдаж, олон сая хүн дөрвсөн юм. Түүний дөрвөн мөрц зөвнөлд үүнийг урт удаан үргэлжилсэн дайны үр дүнд хоёр талын айрам бүхэлдээ ядарч туйлдана. Тиймээс тэдэнд цэргүүдэд өгөх мөнгө байхгүй болно. Алт мөнгөний оронд тэд арьсан зоос дээр буух болно. Галлийн гуйл ба хавирган сар хэмээчээ. Армийн нөөц шохогдож, тартагтай тулдаж шохогдсон сан хөмөргөн дайсагналын төгсгөл болгож магадгүй ч энэ нь чухам яаж төгсгөн тодорхойгүй юм. Галлийн гуйл гэж дурддагдсан ишлэл нь Францын оролцоог илтгэж байгаа бол хавирган сар нь Туркийг илтгэнэ. Энэ хоёр улс Украиныг дэмждэг. Тиймээс мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж болох талтай гэсэн таамаглал төвшүүлэхэд хүргэж байна. Магадгүй ядарч туйлдсанаас болж аль тал нь инх тайвныг эрэлхийлийг Нострадамус зөвгөнсөн нь энэ байх. Европт тэр дундаа Англид дайн тахал гарна. Нострадамус 2025 онд Европын газар нутаг зэрлэг хэрцгий дайны хүлт нэрвэгдэхийг эсвэл Европын хувьд бүх зүйл хэвийн бус байхыг тэр дундаа Их Британд тохиолдох саад бэрхшээлийг урьдчилан таамаглажээ.
Түүний хэлснээр Их Британи улс 2025 онд суурлийн дайн эртний тахал дахин сэргэх гэсэн 2 хүнд зорилттой тулгарч магадгүй юм. Нострадамусын үед Их Британи гэсэн ойлголт байгаагүй. Тэрээр Англиг иш татсан нь Брекситийн бүх нийтийн санал асуулга болон түүний үр дагаврыг бараг л харуулж байна. Нострадамус тэрхүү ишлэлтэй Европ ТV-ийн оршин суугчид Англи улс хаан ширээгээ тогтоохыг харах болно. Тэдний жигүүрийн ард харгас хэрцгий дайн өдөөн аимшигт тахал Тэнгэрийн доор үүнээс илүү үхэлд хүргэх дайсан байхгүй. Эртний тахал дайснуудаас ч хэцүү байх болно хэмээжээ. Европын хувьд ажиллах хүчний хомсдол, хил дээрх цагаачдын бөөгнөрл гэд асуудал их байгаа ч харгас хэрцгий дайн эртний тахлын тухай алдарт зүүнчийн сэрэмжлүүлэг нь илүү аимшигтай харагдаж байна. Нострадамусын COVID-19 тахлын тухай таамаглал үнэн байсан. Тэр ч утгаараа ямар ч дайснаас илүү сүрүүлэх хэмжээний эртний тахал дэгдэх тухай аимшигт зөвнөл нь шинжээчдийн сонирхлыг татаж, уншигчдыг төгшөрт хүргэсэн юм. Магадгүй түүний таамаглал нь хааны гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаантай холбоотой байж ч болно. Гэр бүлийн таарамжгүй байдал нь ямар ч дайснаас илүү хор хөнөөлтэй. Аль эсвэл үхэлд хүрэгдэг нууцлаг өвчнг алдарт зүүнч зүүн савингийн нүдээр харсан байх талтай. Бразилд байгалийн гамшиг болно. Нострадамусын таамаглалд дэлхийн цэцэрлэгт хүрээлэн гээгддэг Бразилд байгалийн гамшиг тохиолдохыг зөвгөнсөн байна. Энэ таамаглалд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр галдуул дэлбэрч хүчтэй үер болох талаар өгүүлсэн байдаг. Тэр 4 мөрт ишлэлд шинэ хотын ойролцоох дэлхийн цэцэрлэгт хүрээлэн хөндий уулсын замд нэг мөр өртөн усанд живэх болно. Хөхөрт хорцсон усыг хүчээр уухаас өөр аргагүйд хүрнэ хэмээн өгүүлжээ. Энэ нь Өмнөд Америктэй холбоотой байх магадaltaй. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь мэдээж Амазоны ширэнгэн ой бөгөөд шинэ хот гэдэг нь уулархаг бүсэд тоших Бразилийн нийслэл Бразилийн хотыг хэлсэн байж магадгүй юм. Усанд живэх гэсэн ишлэл нь үерт давтахыг илтгэж байгаа бол хөхөрт хорцсон ус гэдэг нь галтуулын идэвхжлийг илэрхийлжээ. Чухамдаа 2 жилийн өмнө болсон урт удаан хугацааны турш идэвхгүй унтаж байгаа галтуулын ойролцоох нэгэн нууцлаг чимээ бразилчуудыг сэрэмжтэй байхыг сануулсан байх магадaltaй. Энэхүү айдаст сануулга 2025 онд хэр үндэслэлтэй байхыг бидэнд хүлээх хэлүүлтлээ. Английн Премьер Лиг дэх маргаан. Нострадамус спортын талаар таамаглал хийсэн нь спортын фанатуудын сонирхлыг ихээр татсан байна. Тэр 2 тусдаа 4 мөртөө бүрэгдийг ялсан азарган дахиа хэмээн дурддаг. Үүний хөл бөмбөг сонирхогчид азарган дахиаг сүлдээ босгосон Тоттенхэм Хотспур клуб болон бүрэгдүүд хочтой Кристал Палас клубын дурдсан тодорхой ишлэл гэж үзжээ. Азарган дахиа далавчин тайрагдсан бүрэгдийг харах болно. Арслангаар андгаалъя тэр туйлдаа хүрэх болно гэсэн мөртүүд нь Кристал Палас клуб Арслангийн бэлэг тэмдэг бүхий Премьер Лигээс шалтгаалж санхүүгийн хүнд байдалд орно гэдгийг харуулж байна. Дараа нь Тоттенхэм өөрийн жигүүрээ бэхжүүлэх замаар эмзэг байдлаа ашиглах бөгөөд энэ нь Иберичи эзэг буулгаж авна гэсэн үг ажээ. Бүрэгдийн сул тал хүчин азаргаан дахианаас төрнө гэсэн нь таамаглалыг улам баттгаж байгаа хэрэг юм. Кибер халдлага болно. Нострадамусын хамгийн ноцтой таамаглалуудын нэгийг дэлхийн дэд бүтцэд томоохон кибер халдлага хийх явдал гэжээ. Кибер ертөнцийн хэрэгцээ улам бүр нэмэгдэхин хэрээр дэлхийн утасгүй харилцаа холбоо, цахим худалдааны аюулгүй байдлыг тасалдуулах томоохон кибер халдлага гарах магадлал улам бүр нэмэгдсээр байна. Шинжээчид энэхүү таамаглалыг дижитал системийн эмзэг байдлыг сануулсан анхааруулга хэмээн тайлбарлажээ. Дэлхийн эдийн засаг хямралд өртөнө. Арьсан зоос хэмээх ишлэлтэй Нострадамус санхүүгийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг урьдчилан таамагласан гэж үздэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь инфляц, валютын ханшийн уналт, тэрч байтугай дижитал валютын өсөлтийг илтгэж болно гэжээ. Дэлхийн эдийн засаг, үр зээл, инфляц, зах зээлийн тогтворгүй байдалтай тэмцэж байгаа энэ үед Нострадамусын хэлсэн баялгаа нэг шөнийн дотор алдна хэмээх анхааруулга нь 2025 онд санхүүгийн хямрал үүсч болцшгүйг сануулж байна. Мэдээж байгалийн томоохон гамшигуд үүнд хүнд цохилт болох нь тодорхой. Түүний таамаглалаар Мексик болон Латин Америк, Европын орнууд хямралд илүү их өртөх магадлалтай ажээ. Ангаах ухааны салбарт томоохон ололт гарна. Нострадамус мөн ангаах ухааны салбарын технологийн томоохон өсрэлтийг зөгнөж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчилгэхэд ихээхэн ахиц гарна хэмээн таамаглажээ. 2025 онд хавдар болон архах хууч өвчний шинэ эмчилгээ урьдчилан сэргийлэх илүү сайн шийдэлд хүрнэ гэж таамагласан нь магадгүй хүн төрөлхтний хиймэл оюун ухааны тусламжтайгаар
биотехнологи, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хийгдэж буй технологийн шинжилэл твшилтийг зөвгөнсөн байх. Энэ нь Нострадамусын таамаглал биелэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс гадна Нострадамус технологи нь бидний өдөр тутмын амьдралд болон бүх салбарт хяналт тавьж эхлэн хэмээн зөвгөнжээ. Мөн өрнөдийн тогтсон орнуудын нөлөө буурч дэлхийд шинэ гүрнүүд бий болно гэсэн таамаглал нь дэлхийн улс төрд хятад энэтхэг зэрэг үндэстнүүдийн нөлөө нэмэгдэж байгаатай нийцж байна. Эцэст нь хүн төрөлхтөнд алдарт зүнчийн эдгээр олон таамаглал зөвгөнлүүд 2025 онд хэрхэн биелэгдэхийг хүлээх үйлдэлээ.